сайн мэцхан Сэлэнг аймаг Мандалсан төгөл ерөнхий боловсролыг 11 ангиас сурагч Алтанцал Овогтой навчаа миний би та бүхэн өнөөдөр сургуулийн орчин дахь үндэсний улс ариун цэврийн байгууламж стандарт ба хүртээмжийн талаар танилцуулна. За манай сургууль нь 2018 оноос эхлэн ийм боловсон 0-тай болж эхэлсэн. За цэвэр усаар хүүхдүүд гараа угаадаг. За эрэгтэй эмэгтэй 0-ын тустай байдаг. Ус хадгалах, савган бас ийм цэвэр. Сургуулийн орчинд ариун цэвэр ба ундны ус маш чухал байдаг. Учир нь эдгээр нь сурагчдын эрүүл мэнд, суралцах чадвар, амьдралын чанарт шууд нөлөөлдөг. За ариун цэвэр яагаад хэрэгтэй вэ шалтгаанууд нь өвчин халдвараас сэргийлдэг, гар угаах, ариун цэврийн өрөг зөв ашиглах нь гидсний халдвар, томуу, ханиац зэрэг өвчнөөс хамгаалдаг. Суралцах орчныг сайжруулдаг. Ундны усны хэрэгтэй шалтгаанууд нь биеийн эрүүл мэндийг хадгалан, цэвэр ус ууснаар хүүхдийн биеийн чиг тэнцвэртэй дархлаа сайтай байдаг бахнэ. Анхаарал төвлөрөл, сэтгэх чадварт сайн, ус дутагдвал ядрах, толгой өвдөх, анхаарал сарних шинж илэрдэг. За хоол боловсруулах болон бодисын солилцоо